цөмийн судалгааны лабораторитой оюутан байхаасаа эхэлж амьдралаа холбосон. Дипломын ажлаа бол цөмийн судалгааны лабораторид хийсэн. Тэгээд миний дипломын сэдэв бол нейтроны генераторыг микросекундын мужид гэлбүүлж ажиллуулах юм ажил байсан. Тэрнийг хийснээр бол Индид 114 гэдэг цөмийн изотопыг нээхэд чухал үүрэг гүйцэтгсэн. Би бол их сургуулийн физикийн салбарын 1965 оны оюутан л да. Тэгээд бид нарыг хэлсэн жил жаруулаа хэлсэн дийлэнхэн эрэгтэй хүүхдүүд байсан. Тэгээ өдөрт 2 эрэгтэй оюутан хичээлээс чөлөөлөгдөж тэр нэг давхрын 100 гаруй дахь өрөөнөөс шуудаагаар шороо зөөж асгадаг байсан. Сүүлд удахны энэ маань бол цөмийн судалгааны төвийн суурийг тавьж байсан юм байна лээ. 68 оны 11 сарын 15-ны өдрөөс тэр техник оператор гэдэг оронтон дээр бол ажиллаж эхэлсэн. Энэ анхны одоо 3 ажилтны нэг гэж юм аа. За энэ төвийг байгуулахад манай одоо Ахмад Визэгт тухайлах юм бол актив цодном шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн профессор, доктор зүтгэлтэн профессор Далхасран гээд манай хамт олонны гүйцэтгэсэн үүрэг бол их өнөөдрийн одоо бидний одоо судалгааны төвшинг дэлхий болон Монгол улсад гэрхэн үнэлэгдэж байгаа нь манай Ахмад үеийн физикч нартай холбоотой гэж би бодож явдаг юм аа. 1974 онд би одоо их сургуулийн оюутан сурч байхдаа цөм физикийн мэрэгчлэр их сонгож тэгээд энэ одоо энэ төвийн анхны одоо суурин цөмийн шинжилгээний лаборатори гэж байсан. Тэр үед л одоо би энэ лабораторид орж гарч багш нарыгаа даагаж хэмжилт хийж ингэж байсан. За тэгээд дараа нь багш болоод сүүлд нь одоо их сургуулийн удирдлагад ажиллаж байхдаа ч гэсэн одоо энэ төвийн бас удирдлагын ажлыг авсарч хийж энэ төвтэй холбоотой явж ирсэн. Их азтай хүн гэж боддгийн өөрийгөө би 1971 онд Монгол Улсын их сургуульд ороод 76 онд цөмийн физикийн мэрэгжлэр 5 хүүхэд төгссөн. Тэрний нэг байгаа юм. Тэгээ би 1980 оноос эхлээд сургуулийнхаа цөмийн шинжилгээний лабораторид ажиллаж эхэлсэн. Би маш их сайхан хамт олонны дунд ажиллаж эхэлсэн их хувьтай. Миний одоо хийж бүтээх ажлын эхний анхны шат бол миний багш профессор Чүтлэмийн удирдлагын дор Монгол оронд асар их эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний нэг хайлуур жаншны хөдрийг цөмийн физикийн аргаар хурдан тодорхойлох төхөөрөмжийг зохион бүтээх даалгаврыг бол цөмийн энергийн комисс миний багш биднэрт бол даалгасан. Би 1975 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Монгол Улсын их сургуульд эсэж орж 1980 онд одоо физикийн багш цөмийн физикийн мэрэгчлэр төгсөж байсан. Тэр үед бол физикийн ангид орсон оюутнуудыг 3 дугаар курсээс нь групп болгон хуваадаг байсан. Бидний 7 нөхөд одоо цөмийн физикийн группийг сонгож суралцсан. Энд бол одоо Улаанхүү, Галбадарах, Чүлтэм, Инг туяа, Цэцгэ, Сугарбаатар одоо бид 7 одоо хамт суралцаж төгсөж байсан. Биднийг энэ цөмийн физикийн мэрэгчлийг сонгоход биднийг анх 1-р ангид ороход ахлах ангийнх нь ахлах курсын оюутнууд бидэнд тухайн одоо жишээлбэл хатуу үеийн физик, онлын физик, цөмийн физикийн одоо танилцуулгыг хийж биднийг одоо энэ цөмийн физикийн мэрэгжил сонгоход нэлээд одоо түлхэц төхөн болж байсан гэж би боддог. Би 2016 оны 1 сараас 2020 оны 2 сар хүртэл энд захирлын ажил хийж байсан. Тэгээд энд бол би анх удаа л ийм удирдах, ийм шийдвэр гаргах төвшингийн ажлыг энэ цөмийн судалгааны төвийн эрдмийн хамт олон дээр ирээд энэ ахмадуудынхаа бас түшиг тулгаар хийгээд явсан байгаа. Тэгээд манай хамт олон бол ерөөсөө бахархмаа сайхан багш шавийн уламжлалтай их сургууль талын судалгааны төв
тийм ээ. Одоо Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ийм судалгааны төв шүү дээ. Тэгээд 60 жил болно гэдэг бол одоо Монголын ард түмний одоо уламжлалаар бол нэгэн үеэ өнгөрөөж байна. Дараагийн 60-гаа эхэлж байна гэд ийм сайхан бэлэг дэвмэрлэлтэй ийм үе ирж байна л да. Тэгтээ аав Амсраач Ханбаатар манай Монгол улсынхаа физикийн салбарт үнэтэй хувь нэр болсон хүмүүсийн нэгэ. 1967 онд анх их сургуулийн физикийн ангид хэлсэн ороод 72 онд төгссөн байдیں۔ Тэгээд биднээсээ одоо энэ сайхан номыг үлдээгээд туулсан зам, уралсан мөр гэх юм үлдээсэн байдаг. Өөрөө сайхан бичиж байгаад яг харамсалтай нь хэвлэлт нь бол байж таагүй. Тэгээд энэ номыг уншихад одоо бүхэл түүхэн за тэгээд Монгол улс бас физикийн салбар яаж ус хөгжиж ирсэн. Эхний үед нь ямар хүндрэл бэрхшээл таард учирч ирсэн. Тэр дараа дээр өгүүлсэн байт юм аа. Мекатроны ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тэгээ манай жонтой бодод үнэндээ цомын электроникийг үүсгэснээр дагуу шинжилгээ авдаг ийм газар байсан. Тэгээ манай багш одоо ерөнхий инженер Баатар багш бид хоёр хамт ажиллаж байсан. Мекатрон 22 гэж цомын реактор дээр ажиллаж байсан судаа биднээс. Би 1989 оны 12 сард цөмийн шинжилгээний лабораторийн ажилтан аавн гэсэн зарын дагуу шалгалт өгч тэнцээд 1990 оны 1 сарын 2-ноос Монгол Улсын их сургуулийн хаяа цөмийн шинжилгээний лабораторид туслах ажилтнаас ажилд орж исэн. Профессор Д. Чүлтэн гэдэг багшийн эрхлэгчтэй цөмийн шинжилгээний лабораторид ажилтан болж орсон. Түүнээс хойш бол цөмийн шинжилгээний лаборатори, цөмийн судалгааны төв, цөмийн физикийн судалгааны төвд тасралтгүй 25 жил ажилласан. 50 гаруй жил ажилласан байна. Анх цөмийн шинжилгээний лаборатори гэж байхад нь 1973 онд ажилд орж исэн байгаа юм. Тэгээ энэс хойш ер нь цөмийн физикийн судалгааны төвд хийгдсэн үндсэн гол тийм суур болон хэрэглээний судалгааны ажлуудад оролцож ирсэн. Тэгэхээр үндсэндээ би нэг 3 төрлийн чиглэлээр нь бол ажилласан байхын. 1980 онд Орос улбооноос сургууль төгсөж ирээд Монгол улсын их сургуульд одоо 40 хэдэн жил ажилласан. Тэгээ энэ 40 хэдэн жилийнхээ тэхээ хасаас илүү хугацааг нь одоо энэ цөмийн шинжилгээний цөмийн судалгааны төвд ажилласан байна. Тавин 6-7 жил энэ төвд л ажиллаж одоо ажил өөргөө гүйцэтгэсээр ирсэн ийм хүн. За энэ л бол мэдээж хэрэг судалгааны олон чиглэлээр энэ төвийг одоо хөгжүүлэх физикийн шинжилгээ ухааныг одоо хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ? Тэр бүгдэд л бол одоо орж ажилласан гэж үзэж болно. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд манай цөмийн шинжилгээний лабораторид зориулсан бүтээх төлөвлөгөөтэй гамма, бета гэж хоёр спектрометрийг зохион бүтээх ажиллагаанд оролцсон. Миний энэ үед мэргэжсэн гол чиглэл бол вакуум, нам температурын судал байсан. Хэдийгээр оюутан байсан ч гэсэн лабораторийн одоо эрдэмтдийн үндсэн ажилтан шиг л одоо орж гарч энэ туслан дэмжлэгийг авч ирсэн. За тэр үеийн энэ лаборатори, цөмийн шинжилгээний лаборатори ялгаагүй, одоо ч ялгаа байхгүй. Энэ байгууллагын нэг онцлогийг их магтах дуртай байдаг. Тэр анх цөмийн шинжилгээний лаборатори гэж байхаасаа одоо хүртэл бол сургалт эрдэмтдийн ажлыг бол дандаа хослуулж явсан. Одоо хуучин манай
яг аль бие усны одоо эрдэм хэлгээний ажилтан гэдэг албан тушаалдаар ажилладаг энэ хүмүүс хүртэл бол ерөөсөө одоо сургалтын ажилд оролцох, хичээл заах, багш нартай тусалж ажиллах, эсвэл одоо лабораторийн ажил тавих маягаар тэд нэр ерөөсөө үндсэн үүрэг юм шиг ингэж оюутантайгаа тэгээд дээр нь бол эрдэм хэлгээний ажлыг удирдах, эрдэм хэлгээний хуралд одоо ихтгэл тавиулах, дипломын ажлыг удирдах гэх мэтлэнгээр бол манай эрдэм хэлгээний ажлууд бол дандаа энэ одоо сургалтын ажилд бол орж явж байсан. Оюутнууд нь ч гэсэн бол эрдэм хэлгээнийхэн ажилд бол хамтарч оролцох маягаар. Тэгээ энэ уламжил бол ер нь одоо өдий хүртэл бол ерөөсөө тасралтгүй сайн явж байгаа. Энэ бол Монгол улсад бараг өөр хаанч альж их сургууль альж одоо хүрээлэнд байхгүй ийм онцлог чухал одоо үйл ажиллагаа гэж боддог. Цөмийн судалгааны төвийн ажлын эрхэм гол нь зүйл юу байсан бэ гэхээр шинэ арга аргачлал боловсруулж цөмийн аргыг улс ардын аж ахуйд нэвтрүүлэх, элементийн шинжилгээ хийх, зарим тоног төхөөрөмжийг одоо нэвтрүүлж үйлдвэрлэлд дийлгэх ийм чиглэлийн ажил байсан. Ингээд тухайн үед бол Монгол улсын их сургуульд бол нейтроны хуучин генератор, хэдэн нейтроны үүсгүүр тийм багж байсан. Ер нь цөмийн судалгааг цаашид хөгжүүлэхэд бол нэг үндсэн чухал асуудал бол их эрчимтэй гамма квант нейтроны урсгал зайлшгүй хэрэгцээтэй. Ер нь бүхэл цөмийн судалгаа хөгжүүлж байгаа улс орнууд бол ийм хоёр багжийг, ийм хоёр төрлийн цацрагтай байж хөгждөг жамтай. Байгалийн болон идэвхжүүлсэн цацраг идэвхийг ялгах өндөр чадвар бүхий гамма спектрометр дээр ажиллаж 2004 онд хүнсний бүтээгдэхүүн буюу сүү махан бүтээгдэхүүний цацраг идэвхийг тодорхойлох судалгааны ажил хийж Питцгийн магистрийн зэрэг хамгаалсан. Манай төвийн нэг гол ажил бол уул уурхай энэ үйлдвэрүүдийг автоматжуулах чиглэлээр ажил хийж цөмийн идэвхжлийн анализыг хэрэглэж тэрний автоматжуулах ийм ажил хийж байлаа. 1993 онд одоо мөн Гавьяат багш, профессор, доктор Далхсран багшийнхаа удирдлагаар агаарын цэцэр гэдэг микроэлементийг цөмийн физикийн аргаар судлах нь гэдэг сэдвээр одоо докторийн ажил хамгаалсан. Би бол одоо ингээд цөмийн физикийн судалгааны төвийг үүсгэн байгуулагчид болон дунд үеийнхэн залуу үеийнхэнтэй хамтран ажилласан. Ийм 3 үетэй одоо хамтран ажилласан гэж боддог. Энэ хамт ажиллаж байсан нөхдөөрөө би бахархдаг. Цөмийн технологийн хэрэглээ бол эрүүл мэндээс ахуулаад уул уурхай одоо хоол хүнсний аюулгүй байдал түүнээс гадна эрчим хүч гээд маш олон салбарыг одоо хамардаг ийм технологийн тэргуун фронт дэлхийн хүндрэлтний хувьд ийм салбар байгаа. Тэгэхээр энэ дээр ажилладаг одоо эрдэмтэд гэсэн үг манай хамт олон. Тэгээ би анхудаа хайл үржиншний агуулгыг хурдан тодорхойлох флюоритник гэдэг төхөөрөмжийг бол нөхдийнхээ хамт Чүлтэн багш, Сэретер багш, Улаан хууж ган зориг ингээ бусад нөхдийнхээ хамт зохион бүтээж бэрхийн уулын баяжуулах үйлдвэрт нэвтрүүлж ажиллуулсан. 1975 оны хавцаа бол Монгол улсад юуны эмчилгээний чиглэлээр бол юуны улсын 1-р эмнэлэгт цөмийн одоо онцлогооны анхны нөтгөнд орж ирсэн байт юм байлээ. Тэр үед одоо манай аав бас тэр талаар цөмийн физикийн талаар мэргэжсэн болохоор бас тэнд физикч юуны инженер чиглэлээр бас ажилласан. Одоо тэрийг ухсарч ажиллагаанд оруулж ирсэн анхны хүмүүсийн онц тодруулах ажиллагаанд бас би оролцоод бас хяналт тавьж ажиллаж ирсэн хүмүүсийн нэг. Бета спектрометрийн гол хэсэг вакуумын систем детекторын хөргөлтийг хариуцж ажилласан. 1972 онд эх орондоо буцаж ирээд цөмийн шинжилгээний лабораторид инженерийн албан тушаал дамжлагдаж тэр багжаа ухсарч ажиллагаанд оруулах энэ ажлыг хариуцж байсан. Цахилгааны хувьд ихтэл хамгийн өндөр хүчтэй бид нар гаргаж авч байсан 220 мянган вольтыг одоо ч гэсэн бараг эвдэгдэг байгаа бах. Манай лабораторид гаргаж авч байсан. Вакуум гэхэд бол жинхэнэ атмосферын ердийн даралтнаас сая дахин бага
ийм вакуум гаргаж авчихсан. За ингээд энэ дээрээ бол эднэрийг ашиглаад халуун цөмийн урвал эхэлж явуулсан Монголд. Халуун цөмийн урвал явуулсан. Анхны бол хурдсагч ажиллуулж бөөмсийг хурдсгсан. Гэх мэтлэнгээр маш олон техникийн дэвшил гаргасан. Баруун эндрийн уулын баяжуулах үйлдвэрт Батарын агуул автомашинд атсан хайлуур жанчны хөдөрт агуулгыг нь тодорхойлох ийм автомат төхөөрөмж ажиллуулж байлаа нөхдөд хамт энэний цацрын хамгаалалтын ажлыг голлон хийсэн. Монгол улсад цөмийн судалгаа хөгжиж үүсч эхэлсэн үе бол 1965 оноос эхэлсэн гэж үздэг. Анх Монгол улсын их сургуульд хэд хэдэн нейтроны генераторууд багаж төхөөрөмж ашиглагдаад тэнд бол анхнаасаа ингэж үүссэн одоо 60 жил болж байна. Монгол улсын их сургуулийн захирал Содмоос ахуулаад манай Гарамгай Эрдэмтэн профессор Чүлтэм Далхасуран манай гэрвш багшийг мэдчингэл маш олон эрдэмтэд одоо бол тэнгэр тооцсон эрдэмтдийн хувь нэмэр оруулсан. Одоо бол бид ахмад үе болоод бас өөрсдийнхээ хувь нэмрийг оруулсаар байна. Одоо залуу хүмүүс энэ халааг авч байна. Олон улсын цөмийн энергийн агентлаг хамтын ажиллагааны төслүүд болон олон улсын онлайн пицгийн төв цөмийн энергийн агентлагуудын төслүүдэд хамтран оролцож 3 сэдвт ажил 20 эрдэм шинжилгээний төсөлд бол хамтран ажиллаж байсан нь бол тухайн үеийн энэ их оюунлаг хүмүүсийн потенциалын үр дүн. Энэ төв бол олон улсын байгууллагууд, цөмийн шинжилгээний нэгдсэн институт, цөмийн Япон улс, Америк, тэгээд бус Орос улс, бүх улсуудтай хамтран ажилладаг ажилтнуудын үр дүнгээр бид нар бол энэ төв бол өргөжин тэлж байсан. Эренгийн полицийн шинжилгээ судалгаа Монгол улсад бол одоо өвсөн хөгжиж тэр бол нутгсан гэж одоо үзэж болох ийм одоо төвшөнд хүрсэн. Энэ бол цөмийн судалгааны төвийн одоо явуулж ирсэн судалгааны нэгэн чиглэл юм аа. Эргээд харахад бол манай хамт олон бол ямар ч байсан Монгол улсын цөмийн судалгааны одоо дэвшил тийм ээ энэ бүхнийг түүчээлж явдаг ийм хамт олон гэдэг нь бол харагдаад байгаа юм л да. Тэгээ яг бэлдэж байгаа мэрэгжилтнүүд тэр докторийн зэрэг хамгаалж байгаа тэр мэрэгжлийн чиглэлээр судалгаа хийж байгаа цөмийн чиглэлд хийж байгаа хүмүүс хаана байна гэхээр яг л манай хамт олноос үүдэлтэй манай хамт олонны судалгаатай ингээ холбогдоо явж байгаа маа. Анх намайг ажилд ороход бол манай лабораторич нь их сургуулийн 1-р байрны баруун жигүүрт нэг 3 өрөөтэй нийт ажилчид нэг 5-6 хүн юм байлаа. Одоо бол манай цөмийн физикийн судалгааны төв бол 20 гаруй ажилтнтай сайхан залуучууд энд ажиллаж байх юм байна. Эрдэнтийн уулын баяжуулах үйлдвэрээс гарч байгаа гадаад гаргадаг зэсийн баяжмал дотор мөнгөний хэмжээг анх тодорхойлсон. Тэр нь бол мөнгө бол нэг тогтвортой гардаг. Тийм учраас бол тэр мөнгө дагаж гарч байгаа мөнгөний үнийг манай улс баяжуулын үн дээр нэмж авдаг болсон. Энэ бол эдийн засгийн нэлээд том орлого оруулсан ийм арга хэмжээ. Лабораторийн захирал байсан Далхасуран багшийн санаачлагаар Шингэ азот нэрх зипминх төхөөрөмжийг ажиллуулж төсвөөс биш орлогоороо цалинждаг бизнес төвийг цөмийн шинжилгээний төвийнхөө дэргэд өсгөн байгуулж ажилласан л да. 1985-аас 91-92 онуудад намайг Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд
суулгаад би академич Содон багшийнхаа удирдлагаар мөн электроник инженер Сэргэлэнгийнхээ хамтаар Монгол улсад зориулсан анхны электронны цикл хурцгуур микротрон хэмээх төхөөрөмжийг хийх шинжлэх ухааны техникийн урт хугацааны программд ажлыг хэрэгжүүлэхийн үйлсэд ажилласан. Энэ бол миний амьдралд гарсан одоо хамгийн том дэвшилттэй хамгийн гоё үйл явдал болсон юм байна. 60 жил болно гэдэг бол одоо Монголын ард түмний одоо уламжлалаар бол нэгэн үеэ өнгөрөөж байна. Дараагийн 60-гаа эхэлж байна гэдэг ийм сайхан бэлэг дэвмэрлэлтэй ийм үе ирж байна л да. 1975 оны одоо сүүлчээр тос одоо төвд олон улсын атомын энергийн агентлагийн шугамар эрентгийн флуоресценцийн одоо спектрометр авч Монгол одоо түүнийг төрөл бүрийн одоо эрдэс баялагын шинжилгээнд хэрэглэх ажлыг одоо хийж гүйцэтгэхийг манай актив Содон багш над үүрэг болгож тэр цагаас хойш энэ чиглэлээр үлээ дагнан ажиллаж ирсэн гэж хэлж болно. Чадвартай хүмүүстэй ажиллаж ирсний үр дүнд миний чадварч гэсэн бас өсч ирсэн. Миний үед бол одоо цөмийн энергийн комиссд ажиллаж ирсэн, энэ дулан цөмийн энергийн комиссд ажиллаж ирсэн Б Эрдэв гэдэг доктор байна. Тэ жаргал сайхан гэдэг эмэгтэй байсан Австрали улсад ажиллаж байгаа. Ингээд эдгээр хүмүүс болон бус бүх энд ажиллаж исэн одоо үеийн профессор, доктор, ардын багш нартай бол талархаж явдаг. 17 дугаар жарны Элдэв Эрдэнэт хэмээх модон могоо жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан улс их орондоо нейтрон физикийн суурь судалгааг анхлан хөгжүүлж олон улсын түвшинд хүргэн цөмийн физикийн өндөр үзүүлэлттэй багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээж сургалт судалгааны олон арван бүтээл төөрвж салбарын мэрэгжилтнүүдийг сурган дадлагжуулж цөмийн технологиг нутагшуулах цөмийн эрчим хүчийг ашиглах чиглэлээр өр бүтээл хичээл зүтгэлтэй ажилласныг нь өндрөөр үнэлэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Монгол улсын их сургуулийн цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан профессор Гончиг Доржийн хүүхэн хүүд Монгол улсын ардын багш цол хүртээсүгэ зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх ардын багш цолоор Гончиг Доржийн хүүхэн хүү Монгол улсын их сургуулийн цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан профессор шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн социализмын үед одоо хоёр системийн энэ одоо өрсөлдөөнтэй үед тэр чинь зөвхөн дайм биш одоо шинжлэх ухаан юмараа бол өрсөлдөг байсан. Тэгэхээр 1954 онд Европын улсууд нийлээд энэ цөмийн судалгааны байгууллага, дундын байгууллага байгуулсан ЦЕРН гэж. Яг тэр үнэтэй өрсөлдөө 56 онд социалист 11 улс нэгдээд энэ цөмийн шинжилгээний нэгдсэн институт гэж одоо Москвагийн ойролцоо Дубна гэдэг хотод байгуулсан. Тэр 11 улсын нэг нь бол манай Монгол улс байгаа. За миний аавын Монгол улсын цөмийн физикийн салбарт оруулсан хувь нэмэр бол хэмжээшгүй маш их байдаг гэж боддог. Ер нь энийг одоо үнэлж авдаг хүмүүс их байгаа гэж би боддог. Мэдээж бүгдийг нь дурдаад байхад бол энэ одоо цагч багтахгүй байх, бүгдийг би санахчгүй байх, зах сургаалын дунд дурсаад байхад бол одоо ер нь бол одоо гадаад дотоодын 85, дотоодын 25 гаруй бүтээл хэвлүүлж олон улсын эрдэм шинжилгээний хуралд орлын ихтгэл тавьж за ер нь захаас ингээд санаж байгаагаар дуртгал 2008 онд одоо хэвлэл гаргуулсан идэвхжийн анализ 9 онд цөмийн загвар гэж докторантын гарын авлага хэвлүүлсэн байдаг. 2000 онд гамма спектр гэмэт олон 10 тийм сургагч номнуудыг бидлсэн байдаг. 80-аад оноос эхлээд Монгол орны
цацрагийн төвшин тодорхойлох ийм судалгааны ажлыг биедан хийж байлаа. Энэ ажилд бол ажлаар 18 аймгийн төв одоо 21 аймгийн төв болж тээ. Энэ төвийн гадаргын цацрагийн төвшнийг тодорхойлж хүн амын цацрагийн ачааллыг тодорхойлж байлаа энэ аймгийн төвүүд хот суурин газрын. Тэгэхээр энэ ажил бол нэлээд үр дүн сайтай ажил болсон байгаа. Өнөөдөр манай ахмадууд бидний одоо үйл хэргийг цааш нь үргэлжлүүлж явах одоо мэрэгжилтэй болсон хүчнэр бол манайх бүрэн хангагдсан гэж би бодож явдаг. Энэ бол бидний нэгэн бахархал юм аа. Бүх ажиллаж байгаа цөмийн судалгааны төвийн ган энэ эрдэмтэн мэрэгжилтнүүдэд 60 жилийн өмнө түргээд улам их амжилт гаргаж Ахмад өвгийга одоо уламжлалыг өндөр төргөж яваарай гэдгийг хүсье. Цөмийн судалгааны төвийнхээ одоо үеийн ахмадууд, залуу үеийнхэн, миний үеийнхэн, одоо миний шавнар хамтарч ажилласан одоо энэ бүгдтэй одоо 60 жилийн мэндийг дэвшүүлээд за та нар маань ажил төрөлдөө гялалцсан шүү. Амжилттай байгаарай гэдэг юмыг дэвшүүлье. Манай цөмийн судалгааны төвийнхэн бол хамгийн гол нь гадаад харилцаа маш өргөн. Энэ чиглэлээр хуучин бол одоо ах トゥ социалист оронд гэж байдаг байсан бол одоо манай төгсөгчд бол аль ч оронд очиод тэр улсын шаардлагыг хангаад дараагийн шатны сургалтад хамрагдах ийм боломжийг бол бүрэн дүүрэн ашиглаж байгаа зүтгэл хангалуун байдаг. Их олон шавнар байгаа л да. Эндээс одоо би доктор, магистр курсын ажил хамнаадаар одоо миний удирдлагаар хамгаалж байсан хүүхдүүдийг цус сурдыг гэж бодлоо. Тэгээд чадраавал, нэм даваа, мөнгө цэцэг, долгор сүрэн, бат гэрэл, бат тогтох нарыг одоо дурдчихъя. Цаана одоо зарим нь бас санахгүй байна. За ингээд одоо тэд нар бол мэрэгжлийнхаа дагуу ажиллаж байгаа. Одоо ойр ажиллаж байгаа учраас тэдний ажлыг бол мэдж байна. Нэм даваа, чадраавал Чадраавал 2 бол цөмийн энергийн комист газрын даргаар ажиллаж байгаа. Долгор сүрэн цөмийн энергийн комист мэрэгжилтнээр мөнгө цэцэг шинжлэх ухааны технологийн их сургуульд ажиллаж байна. Баттогтоо бас шинжлэх ухааны технологийн их сургуульд ажиллаж байна. Гихмэд эднэрээрээ бахархаж байна. За энэ 60 жилдээ болж байгаа холбогдоод багш шав баярын төргээд энд том хүрээтэй сайхан ажиллаарай гэж хэлээ. Энэ 60 жилийн энэ хугацаанд энэ манай цөмийн судалгааны төвд дамжиж одоо суралцсан ажиллаж байсан энэ бүх хүмүүстэй бол одоо судалгааны төвөө одоо 60 жилийн мэндийг дэвшүүлж байна. Одоо бол би энэ хоёр давхар байраа бол маш том сайхан улсын хэмжээний төв юм чинь тусгай хамгаалалттай төв шүү дээ. Тийм учраас их сайхан том байртай болж өргөжин тэлээсэй л гэж бодож байна. Цөмийн энергийг одоо ард түмэндээ хүргэх тийм ээ. Инхийн зорилгоор ашиглах энэ Монгол улсын зорж байгаа энэ том зорилгод бол эх 60 жилд манай хамт олон улам ихийг бүтээж тэргүүлж оролцох болтугай гэж бүгдээрэнд нь сайн сайхан эрдмийн их амжилтыг хүсэн ёроо. 60 жилийнхөө ойг тэмдэглэж байгаа төвийн хамт олондоо залуучуудтай ажлын өндөр амжилт хүсээд улам их амжилтанд хүрээрээ гэж ярих байна да. 60 жилийн ментийг манай аавынхаа нэрийн өмнөөс манай гэр бүлийн үр хүүхдүүдийн нэрийн өмнөөс үе үед хамтран ажиллаж байсан эрдэмтэн профессор, докторуудаа эрүүл мэндийн сайжрахны хүссэн өрөөж одоо цаашдын ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүссэн өрөөж байна. Цөмийн физикийн одоо түүхийг Монгол улсад анхлан тавьж бичлэлсэн энэ түүхийг төөрүүлсэн
одоо байхгүй байгаа энэ олон ахмадуудаа бол би сайхнаар дурсаад тэр одоо сайхан эхлэлийн тавьсан юу бол одоо 60 жилийн хугацаанд улам хөгжөөд одоо өнөөдөр бол олон сайхан залуучууд оюутнууд энэ төвд ажиллаж байгаад бол би маш их баяртай байна. Тэгээ энэ бүх хүмүүст бол одоо сайхныг дурсаж баярын мэнд хүргэж улам их одоо ажлын амжилт хүсье.